Сорилын 17 дахь өдөр өнөөдөр бүгдээрээ хамтдаа мөнгө татацгаая. Уламжлал ёсоор нойрмог төсөөлийн дасгалаа хийхдээ бэлэн байдалтай ороорой. Тэгээд үзэгдлийг нүдэндээ харна. Харин ямар үзэгдэл байхыг та өөрөө сонгож зохиож бодоорой. Гэхдээ гол утга нь танд мөнгө орж ирж байгаа байдал юм. Шинэ орлогын мэдэгдэл ирэх, эсвэл интернет банк дахь дансны үлдэгдэл нэмэгдсэн байх юм уу? Эсвэл төрөвчин дах их бэлэн мөнгө гих мэтээр ямар ч хувилбар байж болно. Тэгээд мөнгө орж ирсний хэрээр маргааш та ямар нэг дуртай, хэрэгтэй зүйлдээ мөнгө зарцуулж яана гэж төлөвлөгөө захиалга өгөөрэй. Гэхдээ та энэ худалдаж авч байгаа зүйлдээ огтхон ч харамлахгүй байна. Яагаад гэвэл үрсэн ч тун удахгүй хэд дахин үржигдээд буцаад ороод ирнэ. Ингээд та маш их хангалуун баян гэсэн мэдрэмжтэй байх нь чухал юм. Гайхамшигыг өөрийн амьдралд батлан харуулаарай.